Энэ бол бата. Батад маш сайн шин санаа байгаа. Гэвч санаагаа хэрэгжүүлэхэд түүний санхүүгийн боломжтой. Хэрв энэ санааг хэрэгжүүл мянган хүний ажлыг хөнгөлөх боломжтой юм. Бат мөнгө олохоор олон газар хандсан боловч дэмжигдсэнгүй. Нэгэн өдөр санаандгүйгээр краундфандингийн талаар мэдээлэл уншиж гадны орнуудад ихэд дэлгэрч байгааг олж мэджээ. Тэр үүнийг зорьсон ажлаа хийх боломж байна гэдгийг ойлгосон юм. Crowdfunding гэж юу вэ? Crowdfunding бол олон нийтэд санаа болон төслөө танилцуулаад санхүүжилт татах үйлчлэг юм. Энгийнээр хэлбэл олон хүн тус бүрдээ бага хэмжээний мөнгө гарган тухайн төслийг дэмжснээр санхүүжилт бий болдог. Гэвч Монголоос төсөл оруулах боломж байсангүй. Удалгүй Монголд энэ төрлийн үйлчлэгээ үзүүлдэг олуулаа цэг орог платформ нэгдсэн тухай сонссжээ. Монголд 1 сая хүн Facebook хэрэглэдэг. 150,000 орчим хүн Twitter хэрэглэдэг нь интернет суурилсан краудфандингийн үйлчлэгээ хөгжих бүрэн боломж юм. Монгол орны аль ч өнцөг болон бүрт байсан та өөрийн төслөө оруулах боломжтой. Аав, ээж, хамаатан сатан, найз нөхөд цаашдаа таны төсөл санаачлаг таалагдсан олон хувь хүн байгууллага дэмжих юм. Гадаад байгаа монголчууд гадаадын олон хүмүүс таны төслийг дэмжих боломжтой. Энэ бүхний эцэст бата төслөө хэрэгжүүлж олон хүн түүний амжилтаар бахархаж мөн олон хүн хүссэн бүтээгдэхүүн үйлчлэгээнийхээ үр шимийг хүртэж эхэлнэ. Олуулаа цэг орог энэ бол олон нийтээс санхүүжилт бий болгох платформ. 1 сая пиксел энэ бол олуулаа платформыг дэмжих хандив сурталчилгааны хэлбэрийн маркетингийн аян юм. Таны пиксел худалдан авсан мөнгө олуулаа цэг орог платформыг хөгжүүлэхэд зарцуулагдах болно. Олуулаа бүтээй, олуулаа дэмжиж.